Явлын юм. Хаалын үеэр ч одоо маргааш 31 дөө. Өнөөдөр сабс дээрс тэмдэглэж явах тий. Цуглаж байгаа болохоор тодорхой арга хэмжээ болох юм шиг байна. Тэгээ хурц баралтаа авчих гол юм чинь. Бүрхэгч гэсэн дулаах өдөр нөө. Дэлгүүр нурлаа явж байна. За нэг байрны түлхүүрийг авчиж өгөх ажил тавсан. За наран жар зүг рүү төгж ирж байна да. Одоо намон дэнжгээд модны хоёрын зам дагуух байранд очиж нэг фарминг хийх ажил байна. За ер нь хийж байгаагүй. Гэхдээ одоо сэтгэжүүлээд ажиллах төлөвлөгөөд одоо лист талын эзэнтэйг ярьсны хүрээнд өөрчлөлт байдлаар хийх гэж байна. Тэгээ ер нь явандаа тийм нэрээ үр дүн гарч явж яаж хэрэгжүүлээд явна гэсэн үг. За ер нь фарминга хийсэн гэж үзсэн. Уцаа явах гэсэн Монголын алдар төвжрэл рүү орсон байна. Гэхдээ гайгүй нэг 40 цаг орттой явахаар харагдаж байсан. За гэхдээ л цаг гэдэг чинь одоо бас амьдрал шүү дээ тийм ээ. За одоо наран мандах зур руугаа одоо явхад бол харьдгийм аа гэж. За хоёр дахь том боссыг авахар явж байна. Ямар ч наашаа ирж байгаа. Удахгүй уулзалтнаа. За Remax Mongolia-гийн хэмжээнд Dota болон CS2 ч гэдэг юм ингээд тоглоом e-спортын тэмцээн зохион байгуулагдаж байгаа багуудын хүрээнд. За тэгээд энэ тэмцээнд за манай нэг хоёр нөхөр орцож байгаа. Тэр хоёрыг ямар зогчиж дэмжих сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхээр явж байна. За ер нь бол потенциалтай, хоёулаа потенциалтай. Аль нэг нь бол аваргыг авах магадлалтай учраас хэдүүлдэ орой нэг ялагчийн сэтгэлийг бас авах магадлалтай. За юм байна. Тэр уралдаа болох газар юм байна. Өнөөдөр ч харин айтах өдөр шүү. Тэгээд тоглолт бол үдээс хойш баг дуусчих магадaltaй юм байна. Тэгэхээр тэр болтоо жоохон хувийн ажлуудаа амжилж чадвар байна. За alright guys. За өнөөдрийн e-спортын тэмцээн хэрхэн өндөрлсөн бэ? Ямар үр дүнтэй байсан бэ гэж мэдээлэл авч чадаагүй. Яг үнийг хэлэхэд. За яагаад гэхээр 3-4-ийн үед очиход бол тойргийн тоглолтууд нь л явж ирсэн. Тэгээд тэрнээс хойш уулна яг финалын тоглолтын үеэр бол холбогдъё гэсэн боловч холбогдоогүй байгаа буюу байсан. За ингээд одоогийн байдлаар 10 өнгөрцөн байна гэдэг чинь тоглолтууд одоо дууссан байгаа билгүй дээ тий. Ер нь мэдээлэл авч чадаагүй байгаа. Маргааш өглөөл холбогдохоос гэсэн тийм хөө сонь сайхантай байна. Тэгээ ер нь өнөөдөр чинь хальт гарсан. Тэгээ гэрээрээ шахуу байсан байна. Тийм хөө сонь сайхантай. Гэрт бас хүмүүс унтж байгаа учраас бас нэг чанга ярихгүй байгаа шүү тий. За нэг иймэрхүү маргааш ямарсан мэдээлэл аваад хин яаж ямар арга одоо амжилт үзүүлсэн байна гэдгийг л мэдэн дээ. За bye guys, сайхан амраарай.